Сайн байцгаана уу. За өнөөдөр би та бүхэнд орчин үеийн социологийн онол хичээлийн талаар товч ярихаар шийдлээ. За ерөнхийдөө энэ яриа маань бол 3 үндсэн хэсэгт төвлөрнө. Социологийн онол гэж юу хэлдгийг. За энэ онол бидний амьдралд хэрхэн яаж тусалдгийг. Мөн онол яагаад ийм олон нийгмийн онол байдгийг. Энэ бүх онолууд нь бид бүгдийн өдөр тутмын амьдралд хэрхэн яаж тусгалаа болдог юм бэ гэдэг талаар ярилцсан. За хоёрдугаарт нь бид социологийн парадигмуудын талаар мөн социологийн парадигмууд дээр тулгуурлан нийгмийн амьдрал түүнчлэн урлаг, уран зургийг хүртэл хэрхэн яаж тайлбарлаж болдгийг жишээлэн ярилцах болно. За төгсгөлд нь нийгмийн судалгаа шинжилгээ хийдэг судлаачдын хүрээнд социологийн онолыг эрдэм шинжилгээнийхээ бүтээлд хэрхэн яаж ашиглаж байгаа талаар товч мэдээлэл өгнө. Нэгдүгээрт нь социологийн онолын үүднээс урлаг, уран зургийг харьцуулан тайлбарлаж болох уу гэсэн нэг юм асуулт тавья. За их хвчлэн бид нар бодох юм бол нийгэм болоод түүнээс төр социологийн онол бол уран зураг, урлагаас, артаас бол их хол мэд төсөөлж иж болох юм. Үүний хэрэг дээр бол энэ хоёрын өөр хоорондоо салшгүй холбоотой. Асуудлыг эхлэхийн тулд би та бүхэнд 2 зураг харуулъя гэж бодож байна. За нэгдүгээрт нь манай алдар зураач Г Одонгой ажлын дараах гэсэн юм зураг байна. За энэ зургаас бид нар ямар зүйлийг олж харах вэ? Анхааралтай ажиглаа. Энэ дээр юу дүрслэгдсэн байна? Энэ зураг дүрслэгдсэн хүмүүсийн нүүр царай, ховц сунар, биеийн байдал юу илэрхийлж байна уу? За түүнчлэн энэ зургийн ардах фон, байгаль, хүрээлэн буй орчин бас юуг өгүүлж байна гэдгийг бол бид нэр анхааралтай ажиглая. За дараагийн нэг зураг бол уран зургийн феноменологи хандлагын хүрээнд зурсан коллидер гэсэн сэдвт зураг байгаа. За энэ зургийг бас харцгаая. Энэ зураг юуг илэрхийлж байна уу? За энэ зургийг харсан хүмүүс энэ зургийн талаарх өөрийнхөө төсөөллийг хэрхэн яаж илэрхийлэхийг бас ажиглаж харъя. За энэ 2 зураг дээр тулгуурлаад бүгдээрээ социологийн онолын асуудал руу иргэн орцгоё. За инхийн тулд эхлээд социологийн түүхээс товч үзье. Түүхээ иргэн санацгаая. За та бүхэн бол мэднэ. Ер нь социолог өөрөө анх үүсэхдээ нийгмийн социал шинжилгээ ухааныхаа хувьд бол байгалийн тухайн үеийн байгалийн шинжилгээ ухааны асар хүчтэй нөлөөнд орсон байдаг. Учир нь дундад зууны үед түүнээс дараахан үеийн нийгмийн шинжилгээ ухаан хэмээгдээс нийгмийн сэтгэлгээ хэмээгдэж байсан философи бол үндсэндээ мухардалд орсон үе байсан. Үүний зэрэгцээ байгалийн шинжилгээ ухаан түүнээс турш техникийн хол дамжилт бол хүн төрөлхтний амьдралд маш хүчтэй гүнзгий нэвтэрч үүнийг дагаад байгалийн шинжилгээ ухааны ач холбогдол хүн төрөлхтний хувьд бол асар их болж ирсэн байдаг. За энэ нөхцөл байдлын үүднээс нийгмийн судлаачд өөрсөндөө асуулт тавьж гисэн. Хэрвээ байгалийн шинжилгээ ухаан хүн төрөлхтөнд ийм их зүйлийг хийж өгч чадж байгаа юм бол яагаад нийгмийн шинжилгээ ухааныг хийж чаддаг юм бэ? Тэгвэл бид бүхэн энэ нийгмийн хэмээн нэрлэгдэх шинжилгээ ухааныг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд жохом яах ёстой юм бэ гэдэг асуудал ирсэн. За энэ асуултын үүдээс нэг хэсэг нь бол нийгмийн шинжилгээ ухааныг хийя гэсэн ийм нийгмийн шинжилгээ ухааныг үндэслэе, шинжилгээ ухааныг бүтээе гэсэн ийм бүлэг гарч ирсэн байна. За нийгмийн энэ шинжилгээ ухаан тухайн үед асар их амжилтанд хүрж байсан байгалийн шинжилгээ ухааны хэв маягаар түүний үндсэн зарчмуудаар тулгуурлаж явах зүйтэй гэсэн ийм санаа бодлого илэрхийлж гарч ирсэн нэг хэсэг төлөөлөгчд байдаг. За энэ төлөөллийн хамгийн нэртэй хүн бол социологийн шинжилгээ ухааны үндэслэгчдийн тоонд ордог Францын сэтгэгч Огюст Конт байна. Тэр хүн бол нийгмийн шинжилгээ ухаан болох социологийг нийгмийн физикч гэж нэрлэж байсан. За энэ утга нь юу вэ гэх юм бол энэ социологийн шинжилгээ ухаан байгалийн шинжилгээ ухааны нэгэн адил ижилхэн зарчимтай, ижилхэн арга зүйдээр тулгуурлаж явах ёстой гэсэн ийм үндсэн төсөөлөлөөр тулгуурлаж гарч ирсэн. За энэ хүний бий болгосон сургаалыг бол бид нар позитивизм гэж ярьдаг. За тэгэхээр Контийн үзнээр позитивизм нийгэм байгаль хоёр бол яг адилхан. За социологийн таны мэдхийн гол зорилго нийгэм байгалийн хөгжиж байгаа тэр объектив хууль зүйн тогтолцоог л илрүүлэн нээхэд оршно гэсэн ийм таамаглалт дэвшүүлж байсан.
За тэгвэл энэ позитив зарчмын үүднээс бүгдээрээ түрүүний бид бүхэдээ хардаг одонгой ажлын дараах зургийг харцгаая. За ажлын дараах зургийн хувьд хараад үзэх юм бол энэ бид бүхэнд ажиглагдж байгаа, харагдж байгаа бодиттой зүйл гэсэн зарчмын үүднээс тайлбарлагдана. За одонгой зураг бол өөрөө реалист уламжлалын хүрээнд бүтээгдсэн бүтээлээ гэж судлаачид үздэг. За тэгвэл энэ реализм, позитивизм хоёрын үүднээс аваад үзэх юм бол судлаач буюу ажиглагч бол тэр юмс үзэгдлийг хөндлөнгөөс ажиглаж байдаг. Тэр үзэгдэл юмсын юмас ангид оршиж түүнийг бодит байдлаар өөрт ажиглагдж байгаа, харагдж байгаа, мэдрэгдэж байгаа байдлаар дүрслэн илэрхийлэхийг хэлдэг. За тэгвэл позитивист онол, реалист онолын үүднээс аваад үзэх юм бол энэ одонгой ажлын дараах зургийг тайлбарлах юм бол энийг харсан 5 хүн ч вэ, 10 хүн ч вэ, 15 хүн ч вэ энэ зургийн гол утга санаа, энэ зургийн илэрхийлж байгаа гол санааг бол ижлэхэн тайлбарлана. Ижлэхэн тайлбарлах болно. Харин хоёр дахь зураг руу харъя. Бидний коллидер зургийн хувьд хаваад үзэх юм бол энийг 5 хүн, 10 хүн, 20 хүн үзсэн энэ хүмүүс өөр өөрийн хүсэл бодлыг илэрхийлнэ. Тэгвэл энэ зураг бол нөгөө позитивист чиглэлийн чинь дараахан гарч ирсэн Макс Вебер хэмээх Германы нэрт социологчийн бий болгосон ойлгож буй социологийн уламжлалын хүрээнд бий болсон онолуудын үүднээс тайлбарлах боломжтой зураг болж хувирч байгаа. За тэгэхээр Огуст Контийн позитивизм гарч ирээд хэсэг хугацааны дараа энэ позитивизм байр суурийг шүүмжилсэн Макс Веберийн ойлгож буй социолог гэсэн ийм социологийн шинэ онол гарч ирсэн. Энэ нь бол юу гэсэн бэ гэх юм бол нийгэм бол байгальтай адилхан биш ээ. Байгаль гэдэг бол объектив хууль зүйн тогтолцооны дагуу хөгжиж байдаг зүйл юм бол нийгэм өөрөө субъектив ач холбогдлын, субъектив утга учирын ертөнц. Ийм учраас бид бүхэн байгалийн шинжилгээ ухааны онд арга зүйн үүднээс нийгмийг тайлбарлах нь хангалтгүй гэсэн ийм байр суурийг гаргасан тодтогсон байр суурь байна. Тэгэхээр энэ ойлгож буй социологийн гол санаа бол социологийн танин мэдхүйн зорилго бол хүний үйлдэл, харилцан үйлдэл агуулгаж байгаа субъектив утга учир ач холбогдлыг тайлбарлахад чиглэнэ гэж үзсэн. За энэ утгаараа бол тухайн үзэгдэл юмсыг ажиглаж байгаа хүн өөрийнхөө дотоод сэтгэлээр тулгуурлаж, дотоод үзэл бодол, үнэт зүйлс, итгэл үнэмшлээр тулгуурлан юмс үзэгдлийг зураглан, дүрслэн тайлбарлахыг хэлнэ гэсэн үг. За тэгвэл саяны одоо феноменолог уламжлал зурагдсан коллидер зургийн жишээн дээр үзэх юм бол энэ санаа давхцаж байгаа. За ингээд социологийн хоёр том одоо урсгал дээр түүхэн талаас нь аваад үзэх юм бол урлагийн дах чиглэлүүд дээр мөн ингэж давхцаж гарч ирж байгаа. Ер нь онол гэж юу юм бэ гэдэг асуулт үннээс үүдээд гарч ирж байна тийм үү? Онол гэж юу юм бэ? Онол бидэрт ямар ач холбогдолтой юм бэ? За харамсалтай нь бол манай ихэнх оюутнууд онлоос айдаг. За хүн бол нөгөө өөрийнхөө сайн ойлгож мэдээгүй зүйлээсээ болгоомжлдог хандлага байдаг. За энэ нь бол бид нар дээр нэлээд хурц илэрдэг байгаа. Үүний хэрэг дээр онол гэдэг бол хүнд хэцүү зүйл биш. Онол гэдэг бол ерөөсөө хамгийн товчхон утгаараа хэлэхэд бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байгаа үйл явдал бидний амьдралыг тайлбарлаж байгаа тайлбарл гэсэн үг. За тэгвэл судлаач хүн онолыг ашигласнараа тэр үзэгдэл юмсыг хэрхэн яаж тайлбарлах вэ гэдгээ хэлбэрчилж өгж байгааг хүсэв. Бид бүхэн онолыг баримтлал гэдэг бол жохомхоо би энэ үзэгдэл юмсыг ямар байдлаар тайлбарлаж байгаа юм бэ гэдэг тайлбарлаад хэлж байна гэсэн үг. За энэ өнцгөөс нь авах юм бол энэ онол гэдэг зүйл бол тийм хүнд ойлгомжгүй зүйл биш болох нэ. Та бүхэн ангийн ажил, дипломын ажил бичдэг. За мөн одоо эрдмийн зэрэг горилсон диссертац бичдэг. Энэ дээр нэг үндсэн шаардлага байдаг л да. Судалгааны таамаглал дэвшүүлэх гэж. Тэгтэл зарим хүн бол
судалгааны таамаглаж хэрэглээд байдаг, зарим нь судалгааны асуулт гэж хэрэглэдэг. Энэ юу илэрхийлж байгаа юм бэ гэж. Энэ юу илэрхийлж байгаа юм бэ гэж. Яагаад ийм хоёр зүйл хэлээ? Энэ хоёр өөр зүйл үү? Эсвэл энэ хоёрыг хоёуланг нь ашиглах ёстой юу гэж. Үүний хэрэг дээр бол энэ та судалгааны таамаглаж хэрэглэж байгаа бол мөн эсвэл судалгааны асуулт гэж хэрэглэж байгаа бол энэ жохомхоо таны онлын байр сууриас хамаарч. Онлын байр сууриас хамгаалж. За тухайлбал аваад үзье. Таамаглал гэж юу вэ? Таамаглал гэдэг бол юмс үзэгдлийн талаарх өөрийнхөө ажиглалд хувийн туршлага дээр тулгуурлан судлаачийн дэвшүүлж байгаа төсөөлөл. За судлаач юмс үзэгдлийг ажиглаж танин мэдээд судалгааныхаа явцад дэвшүүлсэн таамаглалаа эсвэл батлна, эсвэл яадаг үгүйсгдэг. За энийг нөгөө онлын чиг баримжаан дээр аваад үзэх юм бол позитивс чиглийн онл үзэл баримтаа маш адилхан болж эхэлж байна. Гэтэл судалгааны асуудал гэж юу юм бэ гэж. За судалгааны асуудал гэдэг бол юмс үзэгдлийг ойлгож мэдэх, тайлбарлах үүднээс судлаачийн олж мэдхийг хүсэж байгаа, хариулт хайж байгаа зүйл. За судалгааны явцад яадаг вэ? Судлаач тухайн үзэгдэл юмсийн талаар судалж үзээд тэрний талаарх тавьсан асуултантай хариулт олж авдаг. За тэр хариулт нь олгон хариулт байж болно. Гэхдээ эндээс судлаач хамгийн үндэслэлтэй, хамгийн үнэмшилтэй хариултыг сонгож өөрийнхөө дүгнэлт болгож хэрэглэдэг байна. За энэ хандлага бол илүүтэй социологид нөгөө Макс Веберийн бий болгосон ойлгож буй социологийн уламжлал дээр үүссэн феноменологи чиглэлийн үзэл баримталд илүү давхцаж байгаа. За дараагийн асуулт маань социологийн онол гэсэн ийм нэр томьёон доор бид нар маш олон онол үзэл баримтлуудыг ярьдаг. За тэгэхээр яагаад ийм олон онол байдаг юм бэ гэдэг талаар яриа л да. За та энэ зургийг харъя. За энэ зураг дээр юуг дүрсэлсэн байна вэ? За би бас дараагийн зургийг харуулъя. Энэ зураг дээр бас юуг дүрсэлсэн байна вэ? Бүгдээрээ анхааралтай ажиглаад хариултыг хэлье. За энэ зургийн хувьд бол нэг хэсэг хүмүүст хэлнэ. Энэ зураг дээр настай хөгшин эмэгтэйг дүрсэлсэн байна гэж хэлэх байх. За энэ зураг дээр нэг хэсэг нь энэ зураг дээр бол дөрвөн ширхэг гуайлан байна гэж хэлэх байх. Нөгөө нэг хэсэг нь энэ зураг дээр үгүй настай хөгшин эмэгтэй биш харин залуу сайхан эмэгтэйг дүрсэлсэн байна гэж хэлнэ. За мөн нөгөө нэг хэсэг нь бол энэ зураг дээр дөрвөн гуайлан биш гурван гуайлан дүрсэлсэн байна гэж хэлнэ. За ингээд үзэхлээр бид нар энэ яагаад бид нар нэг зүйлийг харж байгаа талаа өөр тайлбарлах хэлж байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энд л жохомхоо нийгмийн олон талт байдлыг илэрхийлсэн илэрхийлэл гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл нийгэмд амьдарч байгаа хүн бүр өөрийн үзэл бодолтой аливаа юмс үзэгдэлд өөрийн итгэл үнэмшил, өөрийн үзэл санаа, өөрийн бодол, сэтгэл зүрх итгэл үнэмшлийн үүднээс хардаг учраас, өөрийн гэсэн өнцгөөс хардаг учраас заавал нэг ижилхэн санаа бодолтой байх шаардлагагүй, боломжгүй байдаг тийм ээ. Тийм учраас хүмүүс нэг үзэгдлийн талаар янз бүрийн байр суурийг илэрхийлж идэг. Зөвхөн энэ хоёр зураг дээр гэтэл бид нэр хоёр өөр зарчмын ялгаатай байр суурийг олж харж байна шүү дээ. Тэгэхээр жомхоо ийм учраас ийм олон талтай үзэгдлийн юмсыг тайлбарлах онол чинь цорын ганц байж болдгүй юм байна. Тэрийг тайлбарладаг өөр хандлагыг суурилсан өөр олон онолууд гарч ирдэг юм байна гэж. Энэ утгаараа социологийн онол ийм олон байдаг юм байна гэж. За тэгэхээр энэ онолыг тэгвэл бид нар энэ бүх 10, 20 гэдэг юм уу тийм ээ? Онолуудыг бүгдийг бид нар судлах ёстой юу? Мэдээж бид бүгдээрээ энэ онолыг бол мэддэг байх ёстой, судалдаг байх ёстой. Гэхдээ энийг судлахын тулд бид нар тодорхой арга зүйг ашигладаг. Өөрөөр хэлбэл бид нар энд одоо нөгөө парадигм гэсэн ойлголт гарч ирж байгаа.
Парадигм. Парадигм гэсэн ойлголт. Парадигм гэсэн нэр томьёо нийгмийн шинж тухайд нэлээд хожуу буюу 20 дугаар зууны 70-аад оны үед орж ирсэн ийм нэр томьёо. За энэ нэр томьёог анх Америкийн эрдэмтэн Томас Кун гэдэг хүн шинж тухайны хувьсгалуудын бүтэц зохиолдоо хэрэгэлсэн байдаг. За энэ нэр томьёо парадигм гэсэн ойлголтын тусламжтайгаар Кун шинж тухай яаж хөгждөг юм бэ гэдгийг тайлбарласан байдаг. За тэгвэл орчин үед бид нэр энэ парадигмсэн ойлголтыг арга зүй болгон хэд хэдэн чиглэлээр ашиглаж байгаа. Нэгдүгээрт нь тэгвэл социологийн шинж тухайд парадигмыг юу гэж ашигладаг вэ гэж. Нэгдүгээрт нь бид бүхэн парадигмыг орчин цагийн социологийн онол үзэл баримтлалыг ангиллан бүлэглэх арга зүй болгож ашигладаг. За хоёрдугаарт нь социологийн шинж тухайны хөгжилд түүний дотор онолын сэтгэлгээ хэрхэн яаж хөгжиж өрнөж ирсэн бэ гэдгийг тайлбарладаг. За гуравдугаарт нь парадигмыг ашиглан социологийг олон парадигмд шинж тухайн болохыг нотолж харуулахыг эрмэлздэг. За иймэрхүү олон утгаар нь бид нар парадигмыг бол ашигладаг юм байна гэж. За тэгвэл энэ парадигм гэдэг маань парадигмыг ашиглаад бид нар социологийн онолуудыг ангилж классификац хийж болж байна. За энэ ангиллаар бол бид нар орчин үеийн социологийн онолыг бол үндсэн 3 парадигмээр тулгуурлаж хөгжиж байна гэж үзэж байгаа. За энэ парадигмыг тус бүрд нь авч үзье. За нэгдүгээрт нь нийгмийн баримтсалтын парадигм. За энэ парадигм бол өөрөө Аугуст Контийн боловсруулсан позитивизмээр тулгуурлаж Францын их социологч Эмиль Дуркхеймийн онолын үзэл санаан дээр суурилж гарч ирсэн ийм онолын парадигм байна. За хоёр дахь парадигмыг бид нэр нийгмийн зан үйлийн парадигм гэж үзэж байгаа. За нийгмийн зан үйлийн парадигм бол их өвөрмөц. Энэ бол социологийн нөгөө хоёр парадигмынхаа шин чанарыг өөртөө агуулсан тийм ээ нэлээд тийм холимог шинжтэй ийм парадигм байна. За энэ парадигмын гол үндэслэгчийг бол бид нэр Скиннер хэмээн үздэг. За Скиннер болон Пекфорес чиглэлийн онолын төлөөлөгчд бол энэ онолын суурийг тавьсан гэж үздэг. За гурав дахь парадигм буюу нийгмийн дефиницийн парадигм. За энэ парадигм бол социологийн сэтгэлгээний түүхийн талаар бид нэр ярьж байхдаа дурдсан нөгөө Макс Веберийн ойлгож буй социологиор тулгуурлаж гарч ирсэн ийм онолын парадигм байна. За энэ 3 парадигм бол өнөөдрийн орчин үеийн социологид гол нөлөө үзүүлж байгаа онолын 3 томоохон парадигм хэмээн үзэж болох юм байна. За энэ парадигмын жоохон тэгэхээр социологийн онолд юмс үзэгдлийг тайлбарлахдаа та жоохон ямар байр сууриас хандаж байна вэ гэдэг маань таны энэ аль парадигмыг баримталж байгааг илэрхийлж байна гэсэн үг. За энэ парадигмыг тайлбарлахдаа бид нэр үндсэндээ хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу авч үзье. Нэгдүгээрт нь энэ онолын парадигмын онолын их сурвалж түүхэн төлөөлөгч нь хийн. Хоёрдугаарт нь социологийн шинж тухааны судлах тухайны талаарх буюу гол төвлөрөл нь жоохон юунд чиглэж байгаа юм. За гуравдугаарт нь судалгааны ямар арга зүй аргуудыг ашигладгийг. За төгсгөлд нь ямар суур онолуудыг өөрийн тулгуур онол болгож авч үздэг юм бэ гэсэн ийм 4 шалгуур үзүүлэлтээр тус бүрд нь авч үзье. За энэ слайдаас харъя. Нийгмийн баримтсалтын парадигм. За энэ парадигмын сонгодог төлөөлөгч нь Аугуст Конт болон Эмиль Дуркхейм гэж хэлж болно. За энэ парадигмын гол төвлөрөл фокус нь бол жохомхөө нийгмийн баримтсалт буюу нийгмийн томоохон социал институт, социал бүтцүүдийг судлах ёстой гэж үздэг.
За харин энэ үзэгдэл юмс нь өөрөө баримтсэлттэй адилхан буюу факттай адилхан бодиттой зүйл юм а гэдэг гол зарчим дээр төвлөрөн өөрийнхөө судлагдах хүнийг тайлбарладаг. За 3 дугаар шалгуурын дагуу авч үзэх юм бол нийгмийн баримтсэлтийн парадигмын хүрээнд хийгдэж байгаа судалгаа шинжилгээ ихэвчлэн ярилцлага, анкетын асуулга болон түүхэн харьцуултын аргуудыг түгээмэл ашигладаг. За энэ утгаараа бол бид бүгдийн ярьж заншсан тоон шинжийн аргуудыг түгээмэл ашигладаг байна. За тулгуур онолуудын тухай авч үзэх юм бол нийгмийн баримтсэлтийн парадигмын тулгуур онолууд нь бүтэц функционализм болон зөрчилдөөний онол, за түүнчлэн системийн үзэл баримтлуудыг тулгуур онолоо хэмээн үздэг байна. За энэ парадигм бол үндсэн зарчмууд нь түрүүн бид бүгдийн ярьсан позитивист чиглэлийн онолын чиг баримжааг хөгжүүлэн орчин үеийн нөхцөлд онолын болон хэрэглээний суур болон хэрэглээний онолуудын зарчмыг томьёолон хэрэгжүүлж байгаа ийм парадигм байна. За энэ парадигмын үүднээс эргээд нөгөө урлагийн бүтээлүүдээс авч үзэх юм бол бид бүгдийн түрүүний үзсэн одонгуайн ажлын дараа, за түүнчлэн азарганы ноцолдоон зэрэг олон урлагийн бүтээлүүдийг нэрлэж болно. Тэр бол бүгдээрээ реалист чиглэлийн онолын үзэл баримтлууд. За тэгвэл энэ реалист чиглэлийн үзэл баримтлууд бол позитивист уламжлалтай ихээхэн ижил төсөөтэй болохыг бол бид нэр түрүүний хичээлээр авч тайлбарласан байдаг. За дараагийн онол буюу нийгмийн дефиницийн парадигмын тухай ярив. За нийгмийн дефиницийн парадигмын сонгодог төлөөлөгч нь Германы социологч Макс Вебер. За түүний ойлгож буй социолог. Түүнчлэн нийгмийн үйлдэлийн тухай Макс Веберийн үзэл баримтлал нь энэ нийгмийн дефиницийн парадигмын сонгодог төлөөл болж орж өгдөг. За энэ парадигмын гол төвлөрөл буюу фокус нь юу вэ гэх юм бол социологийн судлагдах юм бол хүмүүсийн үйлдэл, харилцан үйлдэлд төвлөрөх ёстой гэж үздэг. За тэр харилцан үйлдэл дагуулгадж байгаа субъектив утга учир болон ач холбогдлыг танин мэдхэд социологийн судлах зүйл чиглэх ёстой гэж үздэг байна. За судалгааны аргуудын хувьд аваад үзэх юм бол ярилцлага, анкет зэрэг тоон шинжилгээний зэрэгцээ, голлон ажиглалт зэрэг шанарын судалгааны аргуудыг төлхөө ашиглаж өгдөг. Тулгуур онолын тухайд бол феноменологи социолог болон символик интеракционист онол, түүнчлэн этнометодологийн онолууд нь энэ парадигмын тулгуур онол болж өгч байна. За ингээд 3 дахь парадигм буюу нийгмийн зан үйлийн парадигмын талаар ярилцъя. За энэ онолын сонгодог төлөөлөгч нь Скиннер болон түүний бехверист чиглэлийн онол үзэл баримтлал тулгуур онолыг нь буюу онолын их сурвалж нь болж өгдөг. За социологийн судлагдах зүйлийг бол хүний зан үйлд гол анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд урамшуул хийгээд шийтгэл хэмээх хүчин зүйл хүний аливаа зан үйл үйлдэлийг урдчлан нөхцөлдүүлдэг гэж үзсэн зарчимдаар тулгуурлаж тайлбарладаг болох нь. За судалгааны үндсэн аргын хувьд бол туршилтын аргыг ихэвчлэн ашигладаг. За тулгуур онолын хувьд бол бехверист социолог, солилцооны онол болон сүлжээний үзэл баримтлалуудыг дурдж болж байгаа. За ингээд ийм 3 үндсэн парадигм бол социологийн онолын суур 3 парадигмыг бүрдүүлж байгаамаа гэж хэлж болж байгаа. За ингээд онол гэдэг бол нийгмийн юмс үзэгдлийн талаарх тайлбарлалаа гэж хэлсэн байна. За энийг нэлээд олон тодорхойлтуудыг хооронд нь харьцуулж авч үзье л да. За жишээлбэл энэ слайдн дээр та бүхэн харах юм бол энд үндсэндээ 5 өөр тайлбарлалыг тодорхойлтыг санал болгож байна. Гэхдээ эдгээрээс аваад үзэх юм бол хамгийн нийтлэг дурддагдж байгаа зүйл бол онол бол тайлбарлал юм а гэсэн
санаа явж байгаа. Өөрөөр хэлбэл судлаач онлын тусламжтайгаар нийгмийн үзэгдэл юмсыг л тайлбарлаж байгаа. За энэ тайлбар дээр тулгуурлан тодорхой шийдлийн хувилбаруудыг санал болгож байдаг юм байна гэсэн ийм байр суурийг бас энд дурдж болж байгаа. Ингээд дахин уулзлаа. Баяр та.